Инээдтэй юм чи. Йоо, би хүүийнхээ аавын ажил дээр ирсэн байна тэхүү. Инээдтэй юм бэ. Йоо, өнөөдөр нэр хараа мөх цэцэрлээ чи ичгүй бол гараад ирсэн. Би энэ Global Worldwide гэх компани дээр ирсэн байна. Ямар инээдтэй юм бэ? Хүүхдээ аавтай нь уулзах гэсэн чи ямар инээдтэй юм бэ? Хувц сонор ураад яад юм бэ? Гарахгүй. Чи хөөе, надад битээ хүрээд. За. Тий хараа манай надад ханчихгүй. Би хүүхдийнхээ хосорыг авах гэж байна. Йоо, энэ хараа манай хүүхдийн чинийхээ дүү гэж бодсон. Чи файрайж болно заяа. Би хүүхдийнхээ юмыг аая. Ямар хөгийн инээдтэй амт тий. Чи яагаад байгуулга битгий хуцаад за би зүгээр орж ирсэн. Чи над юунаас асуу би зүгээр орж ирсэн те минь дөө. Би зүгээр орж Йоо, ямар инээдтэй юм бэ? Ямар инээдтэй. Хүүхдийнхээ хувцыг авъя гэхүү. Oh shit. Ажил минийх байж. Ямар инээдтэй юм бэ? Ой, хүүхдийнхээ хувцыг авъя гэхүү. Йоо, инээдтэй юм аа. Чамста. Энэ одоо ёо бүр нэрээ. Инээдтэй юм бэ яасан? Хөгийн юм бэ? Яа, ээж их юу авчих, хувцас өмсч. Намайг чичээр би бүрээч. Харин тийм тэглээ заа яах байх вэ? Зүгээр ээж нь. Чичээр тэгээ толгоогоо загтана. Миний хүү толгоогоо загч заа яах байх вэ? Зүгээр. Ээж нь бүгдийг юу ачаад. Энэ юу болгоч ба ядж хахад бас. Юун дээр нь ч тавьчихсан, нэг юм дээр нь тавьсан юм шиг байна. Йоо, бүр хөвчлөлтэй юм боллоо төхөө сая. Яг би ер нь бол энэ Мортон цогцлбрийн 8 давхарт Global Worldwide гэдэг компани юун дээр ирэхгүй юу? Хүн маань нөгөө юм аваад аавда бэлээ өгнө гэдэг харна. Тэгээ ирсэн чинь хөөрхөн амт ямар арчаагүй юм бэ? Зайл витамин гэдэг ахтуу хоёр өстө нийлж яагаад хувц сонрын маань урддаг байна шүү дээ. Ээжийнх нь хувц сонрыг урчлаа шүү дээ. Хүүе, намайгаас чичээр тэгээ би толгоогоо загтана. За миний хөө уучлаарай зүгээр. За миний хөө зүгээр. Йоо, хувц сонор урч мороод ямар инээдтэй юм бэ? Иш чааста. Ээжийнх нь хувцыг энд урцсан байна. За яах вэ? Би яг энэ лайвыг хий гэж бодсон. Яа гэвэл Монголын ийм арчаагүй ирчүүд те. Йоо, хүүхдээ за яах би ерөнхийдөө бол энэ Монголын ийм арчаагүй давруу хариуцлага хүлээдгүй тэнэг ирчүүдтэй би үнэхээр дайн зарлан заа юу. Йоо, шал инээдтэй төрсөн хүүхдийнхээ өмнөөс харж агаад наа чи миний хүүхэд биш ч шиг. За тийм байж болно шүү дээ. Гэхдээ ийм амар бүдүүлэг байж болох уу чаавста. Их чинь гээд өнөөдөр үхтлээ хагартлаа баяжчаа та нар энэ хар энэ Global Worldwide гэдэг энэ компани ястэ яаж дуурч байна. Ястэ инээдтэй амтд байна да гэсэн. Үгүй хамгийн инээдтэй хаалга төвчшөө хөөрхөн амтд идрээд яан гэж утсан. Алин энэ хаалга аваад та. За яг окей. Энэ компанид та нар битгий үйлчлүүлээрэй заяа. Ямар инээдтэй арчаагүй тэнэг амтдээ. Зүгээр. Гэхдээ ийм байж болох хүмүүсээ Монголоор дүр ийм арчаагүй ирчүүд тэд амар гоё лаг мундаг том компани захирлууд төрсөн хүүхдтэй ганц төрсөн өдрөөр нь баярын мэнд хүргээд өөрөө ирээд уулзаад хүний нүур харж чадалгүй ээжж хүүхэд нь бэлэг үгийгээд ирж байхад хараа витамин зайл гэд ингээд намайг их төрсөн дүүтэйгээ хамтдаа хөөж шв. Би хөөдөж болно л доо би яаж ч огно. Гэхдээ ямар инээдтэй арчаагүй юм бэ? За яах вэ? Хувц сонрын маань ураад мөн авчнууд чинь хөрийн амьд би маш их хэмиг нөөж ирсэн бахгүй. 5 сартай байхад минь намайг зодчихсэн гэрт маань ирээд толгой тархилуу маань 5 сартыг жирэмсэн хүн рүү би за яах вэ? Бас ирэх биш хүн юм байна аав юм байна гэж бодож би тэсэж төвчж иржсэн. Гэхдээ би ойлгохгүй гадтай үний инээдтэй яа гэвэл ийм инээдтэй хөгийн ирчүүдийн үнэн төрхийг илчлэхэд үхснээсээ ичдэг юм. Бүр амар инээдтэй. Энэ Global Worldwide гэдэг нэг тээвэр зуучин компани гэдгийг Батцрал гэж захирлан сая оргил гэд найз нь мөнх цацрал гэд дүүтэйгээ бүгдээрээ намайг хөөж гаргаж байгаа байхгүй юу? Миний хүүгийн хажууд миний хүүг түлхээд намайг миний хүүг төлөөгөө намайг түлхээд хувц сонрын маань ураад цохиж зотхын гинэ хөөрхөн амтд ямар инээдтэй юм бэ? Би ийм лайв хийн үнэхээр би хийн аль миний хөтөр байж байгаарай.
Worldwide гэх телевиз зочин компани би монголч хэлмээр байна. Ийм арчаагүй үр хүүхэдтэй ийм арчаагүй хүмүүсийн компаниуд бити үйлчлүүлээч та нар. Энэ Global Worldwide гэдэг хогийн компаниуд бити үйлчлүүлээрэй заяа. Ястай инээдтэй би угаасаа шүүхэд үгэн. Йоо юу гинвэ? Эртэд яг би хүүгийнхаа төрсөн өдрөөр би хийсэн юм л та. Хайлан минийхөө. Хүүгийнхаа төрсөн өдрөөр би яг үннээ л хийсэн. Чи хүүгийнхаа төрсөн өдөрт туслаад өгчгөө, бэлгнүүдийг аваад өгчгөө. Би юугүй байна, боломжгүй байна гэд хэлсэн байхгүй. Тэгсэн чи амар инээдтэй. Чи ДНК-гийн шинжилгээ өгөөч гэсэн аахгүй юу? Тэгэхээр би за яг хөө энэ ингэж ярьж байгаа л. Тэ чи ДНК-гийн шинжилгээ өгөө шүүхэр яв гэсэн. За тэгж бол болноо. Тэгтээ би яг хүүгээ бодоод алей хийж өгөх суугаарай за. Хүүгээ бодоод би тийхгүй бай гэж ботсон байхгүй юу? Инээдтэй. Яа энэ эдний энэ юуныхаа охин зүйтэй миний хаашаа сууч. Эдний энэ компанийн энэ компани 8 давхарт ёо сая бүр арай л зодуулсангүй. Ямар инээдтэй юм бэ хөөрхөн амт. Тэгтээ хүмүүс нэрээ ийм мөрөвдөлтэй байж болохгүй үстэй. Миний хүү шиг амар томоотой хүүхэд байхгүйгээ бодтоо. Ажил дээр нэрээ зүгээр суугаад ааваа би танд бэлэг өгсөн гэд хүн бэлэг өгж яхад ёо наад хүүхч өгсөн яагаад энэгээр хүмүүлээд яваад байгаа юм чи шиг. Ямар арчаагүй юм бэ нэрээ хөөрхөдөө. Та нарын 77 22 тэг гэд утасныхан дугаараа энэ компани руу уцтаж хэлээрэ. Би бол зүгээр хэлж би угаасаа шүүхэд үгэн. Энэ хүний шүүхэд үгэн. Намайг 5 сартай байхад ээж өхөө минийхөө сууж арай за уучлаарай. Ээж нь хөдөө одоо хаалт авч гинэ. Намайг 5 сартай жирэмсэн байхад өчнөө би энэ залуугийн имийг ярил нэр маш олон юм байна. Гэтэ яг олгой хаврагч юу лээ толгой тоон дотор байл. Би тэгэж бас өнөөдрийг хүртэл 5 жил яг амаа хамхиж явсан л да. Гэхдээ хүн бас ийм арчаагүй байж болохгүй гэжтэй. Монголоор дүүрэн ийм арчаагүй залуус эдэр бүгдээрээ нэх гоё оффист амар гоё тав талтай амар гоё River Garden-д амьдрал ийм арчаагүй хүүхдтэй юм уу? Ястай арчаагүй юм хэлэх үг алга. Гэхдээ би зүгээр бодож юм л да монголоор дүүрэн ийм залуучууд байгаа гэж бодтоо. Яагаад монгол эмэгтэйчүүд хүүхдийн сарын тэтгэмж гуугаад миний хүү Би тэхнийг мэдэх. тэгтэг миний хүү. Тэг KFC идэх. За одоо хаа миний хүү ээж нүдэ одоо хоол авч өгье за. Гэхдээ амар инээдтэй. Ёо бүрээсээ шал инээд хүрчлээ. Тэгтээ ийм байхгүй. Монголоор дүүрэн ийм эмэгтэйчүүд байна заяа. Зүгээр хүүхдийн сарын хэдэн мянгачуудын 70-80 мянган төгрөгийн тэтгэмжээ авахгүйч энэ хүмүүсийн өмнө гуйлгаж юм болж байгаа эмэгтэй зөндөө байгаа байхгүй. Яагаад ингэж амьдрах ёстой юм бэ? Эцэст хүний үр төлийг гаргаж өгөхөөс илүү гавьяа шагнал хийж юу байд юм эмэгтэй хүний үед. Гэхдээ тэр яах вэ те? За би ингэж яасан ч байж болно. Гэтэ хамгийн гол нь яс горцсон нохоо шиг юу бүр сүултээ бүр ёо амар инээдтэй. Гэтэ хүн бас удаан дарамжлуулахгүй штэ. Ер нь бол за гэхдээ би бол энэ нийгмийн угаасаа бүр шал инээдтэй бүр нэг тийм одоо нэг хувийн лузер эмэгтэй юм байна л да. За яг тийм байж болно. Гэхдээ шүү те хамгийн гол нь ийм ирчүүд заяо. Ийм ирчүүд улам сайн явж цэвэрхэн нэртэй, цэвэрхэн зангаа зүүсэн гой залуучууд явж байхад бид нар энд шившгийн нүрээ явж байгаа хэрэг ямар их хэрэгтэй юм бэ? Мөнх цацрал гээд энэ хааны л худалдаа хөгжлийн банкнд ажиллаж исэн. Ёо сая гарч ирээд бүр юу гинэ тэр дүүн хөөрхөн амтд нэг хідэн банкнд ажиллах юугээ ботцсон инээдтэй юмнууд. Тэгтээ яаш тэ би бол нэг амар бохимдаагүй. Яа тэгэл Монголд ийм үзэгдэл зүгээр л газар авцсан байхгүй. Зүгээр л өдөр тутамд байж л байдаг. Хүүхнүүд нь лузер болдог, хүүхдүүд нь хаягддаг энэ үзэгдэл зүгээр л лузер болсон. Би хаягдах, миний хүүхд хаягдах зүгээр заяа. Гэхдээ эцээцд ийм залуучуудыг яагаад зүгээр явуулаад тах хэвээр. Би сая уг нь бол ирээд ямар нэг юм гуугаагүй л дээ би өчигдөр үнэл хийсэн. Миний бизнес дампуурс учраас чи хүүхдтэй жоохон анхаарал тавиач гэж гуйсан. Өнөөдөр миний хүү өглөө өчигдөр бөө юм болоод нөгөө аавлаас зориулсан юм аагаад хүүхэд хараа та нар боддоо аава би танд бэлэг авчирлаа гэд орж яхад наа чи яад энэгээр хүмүүлэг өгөөд ан чи ажил дээр ажил албан явж хат яах гэж энд ирээд байгаа. Яах гэдэг нь пиццам гिचлэр хин твчхүү. Инээдтэй юм аа. Үгүй би ийм хөгийн юмнуудаас тэтгэмж авахгүй заа үнэндээ. Ёстой инээдтэй юм аа. Бүр хөгийн юм аа.
Харин тий би саяхан энийг лайв хийчихсэн шүү дээ. Бид хүүхэд маань аавда юм өгмөр гэхэр нь би хүүхдэд дагуулад энд ирсэн чинь ямар инээдтэй юм бэ. Гэтэ арай чи ийм юм болно гэж үнэхээр бодсонгүй. Яг над руу бахан зан хийлээ пизза миста гэд хараагаад Тэхний мэлжэл хүн. за тийм үнийг хөө. Тэр миний юмыг гурсан. За яахтэй миний хөө тэр яг. Гэтэ хүн ийм арчаагүй байж болохгүй нэр эцээз. Гэхдээ за яг би ямар л хэлсэн ДНК энтрийн ял эцээзд надтай 3 жил үерхэд тэр дунд зөндөө олон юм болж байсан. За яг ээж хөө битээ тэрийг дараарай. Гэхдээ хамгийн инээдтэй нь хүн яаж ийм амар үе чаддаг би юусоо ойлгохгүй. Эсвэл битгүй энэ одоо хайш юм би юусоо ойлгохгүй. За зээж хоёроо. За тэгээ ээж нь асууч за. Гэхдээ инээдтэй ямар хүүгийн юм бэ? Миний хөө бүсээ хийгээрэй заа юу. За. Тэгтээ үнэхээр твцсэнгүй. Ямар инээстэй. Чиний лайва сайхан мөгнө тэр дүүн. Би бас заахтай эдний гэр бүлд бас сайхан хүндхэн юм тохиолдсон гэл аминдал хүний зовлоо ойлгоод зөндөөл твчлээ. Тэгтээ нэрээ одоо бол надад айж чичээд ах юм атлаг миний сая яасныг гэрчлэх ажилтангууд нь байгаа. Би орж ирээл зүгээр аюу гоё байгаа л та энд хүлээчээ гэсэн уулзалтын хүрээнд нь хүлээж хүүхд маань өсөөд ингээд харна. Ажил ярьж байгаа юм ба гэсэн чинь энэ найзтайгаа юм яриа сууж байгаа байхгүй юу. Тэгснэ албан ажил явагдчихээн ч шиг. Үгүй тэр байж болно гэхдээ хүн эцэст өөрийнх нь хүүхэд нь усны тусан шиг адилхан найзууд нь хүртэл хилдэг заяа. Тэгж яхад ичгүй хүүгийнхээ өмнө харж ирсэн та чи миний хүүхэд биш. Ийм арчаагүй ийм тэнийг залуучууд бизнесэнд гараа явж явах ямар хэрэгтэй юм бэ? Хүн юуны төлөө баялаг бүтээд юм бэ эцэст? Хүн өөр хүүхдээ сайн амьдралын төлөө баялаг бүтээдэг биш юм уу? Мэдгүй би бол тийм хитэн төгрөг олдвол би хүүтэл зориулдаг. Ийм арчаагүй бэжиж яаж энэ хүмүүс амар гоё 5-70 унаал амар гоё ривер гарданд амьдрал нэх баахан элит амьдад гайхуулж чаддсан бэ? Ямар инээдтэй юм бэ? Баццарлаа чи нэрэ үнээр ичиж амьдрал. За би чамаас нэгч төгрөг гуйхгүй. Гэтэ би чамаа зүгээр л чам шиг ийм чи болон чам шиг юм хөгийн Монголын ийм арчаагүй хариуцлага хүлээдгүй арчаагүй залуучуудыг би зүгээр л хинч ш болгон заа ёо. Өстө бүр зэв өөрчлөө. Одоо энэ Global Worldwide гэдэг компанитай хамтарч ажилладаг харилцагч компаниуд нь болох хэрэгтэй шүү дээ. Ийм арчаагүй хүүхдийнхээ өмнө ийм арчаагүй дүр төрхөө харуулдаг ийм тэнэг компани захирланцарнуудтай хамтарч ажиллахгүй байх хэрэгтэй шүү дээ. Өчнөө л хүмүүс цаан чин ажил хүсээ болох гээд өчнөө өөр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээгээд явж байгаа зөндөө олон компаниуд энэ тийм компаниудыг сонгоцоо юу. Тэр зочин компани энэ Global Worldwide гэдэг компани битгий сонгоорой. Ёстой зайлцсан арчаагүй юу тулгаа тэр хөвгт шүү. Гэхдээ нэрээ та нар бодоод үзтээ та нар бол яг тэ зарим нэг хүмүүсийн наараа ёстой эргүүд тэнэг наараа би ямар ч байж болно. Ээжи мэн найзууд аавын мэн найзууд өнөөдөр үзээд баярлаад хинээж байгаа. Монголчууд хүний зовлонд ийм дуртай болсон заяа. Маш арчаагүй. Хин энэ зовж явахад хин энэ бүдэж явахад баярлдаг ийм арчаагүй болсон байхгүй монголчууд. Ээж нүүлээгүй миний хөө заа юм. Ээж нь зүгээр миний хөө одоо хоёлаа явъя. Одоо ээж нь хүүдээ хоол авчвээ заа. Гэтэ юу штэ те. Хүмүүсээ та нар нэрээ нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Би өнөөдөр энд ингээд оромжлуулж байгаа. Энээс цаана маш олон хүмүүс ингээд оромжлуулж байгаа. Яагаад ийм юмыг бид нарт хийсэж твцсээр байх ёстой юм? Би өнөөдөр 5 жил дугаа яасан учраас өнөөдөр дараагийн энэ 5 жилд өчнөө 50000 эмэгтэйчүүд ийм начиг ийм болсон байгаа. Заа юу. Хамгийн гол нь начиг ингээд лайв хийгээд бүгдэнд нь хүрэхгүй учраас хөөрхий ингээд бүгд оромжлуулаад дээрлхүүлээд өчнөө хөхөд өнчрөөд байж байгаа. Би мэдэн штэ. Өчнөө амар гоё ирчлөө арчил яриад явж байгаа залуучууд хүртэл юм байт юм бэлээ. Заа юу. Тэгэхээр та нар бод ямар хүмүүсийн улс төрийн төлөө зүтэж байдгийг үнэн арчаагүй хүүхдийнхаа тэтгэмжийн мөнгийг өгөхгүй ээжл гоё зангаа зүгээл тайзан дээр үнэт их чөлөө яриад байж байгаа хүмүүс байдгийн. Энэ Global Worldwide гэдэг компани энэ одоо энэ хан уул энд байт юм бэ. Шал инээдтэй. Гэхдээ хүн бас нэрээ үнэхээр нэрээ
Гэхдээ би яах вэ? Би өнөөдөр ингээд уйлаад ингээд би өнөөдөр лузер царайлал нэг инээдтэй хаягдсан үгэнтэй өөрийн амтаа хүүхдээ чирээд Хэлсэн мүү? ээж нь түрүүн жоохон уйлаа зүгээр болсон заяа. Одоо зүгээр ээж нь. Гэхдээ ер нь монголчууд ийм байдлыг бүр зүгээр л гааруулаад KFC яах юм бэ? Хоёлаа энэ доор KFC идэж яах юм за хоёлаа өөр газар очиж KFC идэ. Хоёлаа энэ байшин дахиж хизээч ирэхгүй заяа. Хоёлаа амар гоё авто болно за. Тэр автай бол яах юм те? Шүрхтээ. Харин тий үнэн шүү дээ. Одоо яа гэхэд би 5 жил Батсралын талаар би хүүд нэг ч муу юм хэлж байгаагүй. Би телевизээр орсон ч гэсэн би зовлонгоо нуугаад нулимсаа нуугаад би ярьжсэн. 5 сартаа жирэмсэн байхад минь гэрт нь ирээд манай жирэмсэлтийн хяналтын бүх эмчнэр намайг мэднэ. Маш хүнд нөхцөлд яаж төрснийг бүгдээрээ мэднэ. 5 сартаа байхад минь гэрт минь ирж тоонусны ийм өгөхдөө толгой тариглуу маань 4-5 угсараад цогчоод явж исэн хүн. Гэтэ би яг бодож исэн. Би найзуудтай бүгдэнд нь хэлж асууж исэн. Яг одоо ийм болчлоо гэж яхад хүн болгоо надад хүүхдээ бодоод аавтай амьдралд ийм байтин гэсэн. За би тэгээд нэг хүчрхийлэлдэг ихнэр болох юм байна гэж би бас бодож исэн. За яг тэгээд хичээгээд за тэгээд за бас ийм байт юм байлгүй бас миний ч буруу ч юм байлгүй гэж би бодож тэр өдрүүдийг өнгөрүүлчихсэн. Гэхдээ хамгийн инээдтэй нь намайг өнөөдөр би хүүхдийнхаа төлөө энэ хүнээс юм асууж байгаа шүү дээ. Ер нь бол би хүүхдийнхаа төлөө энэ хүн дээр ирж байгаа. Тэгээс би өөрийгөө тийчгээд аваа явчих чадлаггүй амтэн биш байхгүй юу? Тэгж яхаа шантаач чи аваад шантаач чи пиццам хийж байгаа байхгүй юу? Хүүхдийнхаа хажууд ийм хэлж байгаа хүнтэй одоо яах вэ? Одоо тэг үнэнтэйгээ бай. Одоо үннээ цутхыг яшиг зүгээр боли. Монголоор дүүрэн ийм инээдтэй арчаагүй залуучууд нэрээ. Йоо би бүр нэрээ үнэхээр өнөөдөр би арай чи юм болно гэж үнэхээр сансангүй. За яах вэ? Яхавт би л одоо энэ нийгмийн хамгийн шившиг шиг юм байгаа үз. Яшиг дуусъя. Энэ шившиг шигээрээ тэгээ дуусна үз. Би ямар ч лээсэн юунд өгнө? Шүүхэд өгнө. Тэгээ хүүхдийг нь бас юу хүчээ тэр ДНК-ийг өгчээ. Намайг бол энэгээрээ энэ хүн намайг яаж дарамжилж байгаа гэхээр зэрэг айгу хөөрхөн амьд. Уг нь бол одоо эднэрийн бяцхан өчүүхэн инээдтэй оюун ухаанаар нь бол би энэ наараа гэж нэг явдалтай хүүхэн энэ Батсралтай үргэж явахдаа одоо тэр хүнийг араар нь тавиад бас ингээ янз бүр болоо явж байгаа юм байна л та. Жинхэнэ араар нь тавиад янз бүр болоод явж исэн хүн хэн бол тоо би бүх юмыг бүх захиа занаатай бүх мессежтэй бүр гаргана яваад та үнэхээр. За хөө миний хөө кинг яц юм уу? Body candy. За ээж нь гой тайвширчлаа яшиг шиг. Инээдл байна. Тийм ээ? Одоо хоёлаа гоё олчих миний хөө ээж нь хүлээл идээд хоёлаа гэртээ аридөө. Яг би энэ лайвыг уг нь бол үнэхээр хийхгүй гэж төвчсөн. Гэхдээ юмд бас хэмжээ хязгаар гэж байдаг. Хүмүүс нүрээ нуучаад хүний нүднээс талтуур хүнийг доромжилж хүн рүү юм шидэж хүнийг цохиж зодож болдог бол би ч гэсэн адилхан тэрийг илчлэх надад бас чадал байна. Өнөөдөр нөгөө тэр энэ хүний даатгаар өөрийг нь бас чаддаг. Тийш тэ миний хөө ээж нь сая зөндөө уурлаа тий. Гэхдээ хамгийн инээдтэй нь зүгээр би зүгээр л нэг юм үнэхээр ойлгохгүй эсвэл би үнэхээр биш хүн юм уу бүр үнэхээр ойлгохоо боллоо өөрийгөө. Ямар арчаагүй юм бэ? Хүн яагаад ийм арчаагүй байж чаддгийм бэ? Юу эцэн. Өөрөөсөө заяа. Гэхдээ тэр хүмүүсийн сайн сайхан амьдарч байгаа нь бол за хаа. Гэхдээ сайн сайхан амьдарч байгаа нь сайн л үз. Гэхдээ хүн чинь хүнд юм тохиолдох тусмаа, жаргах тусмаа, баяжих тусмаа, эсвэл зовлон тохиолдох тусмаа үр төлөө гэдэг үсттэй. Ямар арчаагүй юм бэ ёо. Толгой задарлаа гэж. Ой. За би одоо ингээд нийтэд хэлж хагаад хүүхдээ юун дээр үгүй. ДНК-гийн тодруулахаар шинжилгээ мэнжилгээг нь үгүй. Тэгээд одоо энэ Батсрал гэдэг хүний хүүхэд биш байл одоо би одоо яа гэх вэ? Одоо бүр тэгээд шившигтэйгээ хутгалтаад үлдээ. Мөн байвал тэгээд явахтай энэ гэтээ явахтай яг үний хэлгээд шалт оргуурч. Яста ийм инээдтэй юм болно гэж өстой сансангүй. Хүн чинь бас нэг ийм бяцхан энэ ингэх гээд байгаа юм шүү дээ. Ийм бяцхан амтан гараараа хийсэн юм а бариад ирэхэд уйраа тайлаад
тэрж аваад үнсэж өнгөлөд юм болохгүй юм гэхэд ядаж нэг хүнийг нэг за яасын яагаад энд ирсэн гэд ухтаж авч болно доо. Үнэн арчаагүй ёо. Үнэхээр хэлэг үг алга. За уучлаарай. Би одоо энэ нийгэмдэр үнэхээр гай тархич юм байна л да айгуулал. Гэтэ яг үнийг хэлэхэд над шиг ингээд өөр газар бүр яах ч учраа олохоо мэдхгүй зодуулаад доромжлуулаад байж байгаа өчнөө мянган хүүхнүүд байгаа гэж боддоо. Би л яг галзуу солиотой болохоор эрхээ хамгаалаад хашгирч чадчих байгаа болохоос ш чадахгүй байгаа зөндөө олон мянган хүүхнүүд байгаа гэж боддоо. Би машин барьж эхэлсэн болохоор лайв унтраа да тэгээд ёо уучлаарай уулын өнөөдөр үнэхээр ийм юм болно гэж өстө сансангүй. Би маш баяр жаргалтай хүүхдийнхээ аавда юм хүмийн нөгөх тэр симэрхэн хаалгаар нь хараад байж ах тэр юг хараад дотроо битүүхэн баярлаад байжсэн. Тэгсэн чи ийм л юм болчлоо. Хүн чи ийм инээдтэй өвчүүхэн амтэн байдг юм байна. Тэг яах вэ? Хүний зовлонд цаддаг монгол хүн гэж бас байдаг штэ. Тэр хүмүүс яг цадна үнэлвэз. Энэ хүүхний хэсэг гайхуулаадсан одоо өстө болж гэж бодож байгаа хүмүүс ч гэсэн байгаа. Яг вэ? Ер нь хүний зовлонд цадвал хүн байхаа л болдгийн. Би өнөөдөр ямар ч лсэн зовлонгоо дааж чадвартай. Ийм л юм боллоо доо. Хөрхтөө. За би ямар ч лсэн аль бие осоор мэдээ. Би одоо ийм Монголын хариуцлагагүй харсан болгондоо үрээ цацаж явдаг Монголын үрсийг маш олон болгоход тус нэмэрээ оруулдаг хэрнээ арчаагүй хариуцлагагүй ийм залуучуудын эсрэг би бүх эмэгтэйчүүдийг босоосоо гэж хүсэж байна. Та нөгөө уцаараа яваад хахаар та машин мөр. Яг хараа ээж нь яг одоо ийшээ ор зогслоо. Тэгээд би зүгээр бодож л байна л да. Ийм хариуцлагагүй залуучуудын талаар хинч ам нээдгүй учраас ийм хариуцлагагүй залуучууд энэ тэнд айгүй гой царайгаа гаргаад дараагийн хүмүүсийг хохироод чаддаг байхгүй хамгийн нийттэй. Тийм учраас битгий ийм хүмүүсийг давруул. Би бол үнэхээр давруулсан байна. Би 5 жил телевизээр амар худлаа яриад дотроо би гомдож өгөх гэж байгаа, шаналж өгөх гэж байгаа, зэвүү хурж үзэн ядаж өгөх гэж байгаа мөртөө телевизээр би худлаа ярьж л яасан. Сайхан байна, инээ тэрэ хэцүү байна үнийг хэлэхэд энэ баялаар нийгэм энэ хүнийг сайхан өсөж хүнийг ёо за би нэр үнэхээр амар тэнэг байдалд орчлоо. Гэтэ зүгээр би ичгүй байна, ааж ичгүй байна. Яа гэвэл ийм гой дүртэй, гой зангаатай ийм арчаагүй хүмүүс ичгүй байхад би яхаар ичих хэвээр тийм биз дээ. Үр хүүхдийнхээ өмнө өөрийг хариуцлага ухамсарлахгүй мөртлөө энэ тэнд гой дүр эсгээд явж байгаа залуучууд ичгүй байхад үр хүүхдээ чадхаараа чирээ явж байгаа хүүхнүүд бид нар яхаараа ичих ёстой юм ер нь. Би ясаар одоо надад ичээд авах юм байхгүй болчихлоо. Тэр тэргүй лайв маа хийгээд одоо бүр хөгөндөө өнгөрлөө. Эдийнхэн гэж нэг амарлаг элит хүмүүс эд юм. Бүгдээрээ банкныхаар банкар явцсан амарлаг эдийн засагчд гэсэн. Йоо, тийм болохоор амарлаг юм байна л да. Амарлаг том компанитай хүнийг яаж доромжилж болдог, үр хүүхдээ хүртэл хинчиш болгож болдог. Ийм арчаагүй Global World Wide компани захирал бацацрал түүний найз оргилоос ичих хэрэгтэй. Ядаж хүн найз нь хажуунаас нь ингэж болохгүй гэж болно штэ. Тэгэхэд хамтдаа намайг чирээд хөөж байгаа штэ. Тэр дүүн мөнх цацрал гээд нэг хөгийн ичмээр хүүхэн адилхан урд нь өөрөө салж нийлж исэн. Адилхан ганц бие эмэгтэй байж хүүхдээ чирж явж байгаад нэг бас нэг банкны залуутай суусан байдгийн хүний зовлон ойлгодгүй маа гэхэд ядаж хүн доромжилж хөөж гарахгүй байх хэрэгтэй. Би өнөөдөр эдний компани эзэмшлээс хөөгдөж болно. Харин би Монгол улсын нутаг дэвсгэр дээр амьдарж байгаа би иргэн хүн өөрийнхөө эрхийн дагуу ийм хөгийн амьтдтай би хариуцлага тооцоор адилхан шүүхэд өгөөд явна. Гали 7722 TikTok гэдэг энэ Global World Wide компани утсан амар гоё компани гэдэг юм. Би анх удаа л ирлээ. Гэхдээ би одоо энэ хүний зургийн ч гэсэн постлн надад айжчихэд ах юм алга. Би хамгийн гол нь яг үнийг хэлэхэд энэ үнийгч бодсондоо биш мөхүүгээл бодож исэн. Яг үнийг хэлэхэд. Харин одоо тэр хүүгийнхаа өмнө юу миний хүүхд биш гэж хэлж байгаа юм. Одоо би юу бодох юм бэ? Одоо яах вэ? Миний хүү том болоод үнийг ойлгоно биз юу болж ирснийг ойлгоод намаа нэг одоо юу гэдгийг ойлгоод уучлаад юу ахгүй ч гэсэн үннийг мэддэг. Ерөөсөө л үнтэйгээ л байцгаая хүмүүс минь.
За би одоо уучлаарай хүүхдээ хоол болохгүй болчлаа хаа. Эдээ нөгөө хаалги. Тэгээ юм. Эдээ энэ тавтахт муу. Бити хилээд зэжлээд болохгүй заа. За уучлаарай тэгээд ямар ч лээсэн мэдгүй өнөөдөр ямар сонио өдрөө час өдрөө ирчих шиг боллоо. За тэгтээ яг ер нь бол бид нэг худлаа хүнд нэг сайхан амьдраад байгаа юм шиг дүр хэсгээд зовлонгоо нуугаад өөрөө амьдрах гэж хичээх тусам бидний амьдралын эргэн тойронд худал хуурмаг шудраг бус явдлууд улам их гаарч байна. Бид нар өөрсдөө тийм явдлыг гааруул тийм байна. Би 5 жил энэ явдлыг гаарууллаа. Одоо болж чадахгүй. Энээс хойш би зүгээр л бүх хүнийг цутгаад хаяа. За уучлаарай. Тэр баяртай өстө жоохон тайвшрах болохгүй.